Баянгор аймгийн Бөмбөр сумын залуусын төлөөлөл улс төр чин манлайлагч төслийн сурвалжлах групптэй уулзаж орон нутагтаа тулгамдж байгаа асуудал түүнийг шийдэх гарцын талаар санал бодлоо хуваалцлаа. Байгаль дэлхийн ивэл хишгийг хүртэж байгаа хэдий ч Бөмбөр сумын төв дэх төвлөрөл залуусын тоогоор дутагдж байгааг хэлж байна. UBS телевизээс санаачлан хэрэгжүүлж байгаа улс төр чин манлайлагч төслийн хүрээнд сумандаа нэгдлийг бий болгож байгаль эколог, ажлын байр гэд залуус ажиллаж амьдрах нөхцөлийг дээшлүүлэн оролцсон гэсэн юм а. Танаа UBS телевизээс явуулж байгаа шинэ улс төр чин манлайлагч төсөл сумын залуучууд бол нэлээд идэвхтэй оролцох сонирхолтой байгаа. Танаа бүрэлдэхүүнийг ирэхээр мэдээлэл нэмж авах гэсэн сонирхолтой залуучууд нэлээд байна. Нэмж оролцох залуучууд нэлээд байх шиг байна. Тэгээ энэ бол бас их цаг үеэс их зүгээр одоо хүмүүсийн ямар нэгэн байдлаар боловсрал харгалзахгүй тэгээд бас нас хүүс харгалзахгүй тийм ээ. Тийм болохоор хүмүүс бас хүртээмжтэй тодорхой хэмжээ эргэн үнийхээ хувьд ч гэсэн өөрсдийнхөө иргэний үүргийг биелүүлээд тодорхой орон нутгийнхаа хөгжилд совь нэмрээ оруулах боломжийг бас одоо нээж өгөх юм төсөл юм байна гэж харж байгаа миний хувьд эргэн үнэ. Ногоон ажлын байруудыг бий болгож ажиллах талаар одоо би бол энэ эсээ хвчлийн уралдаанд оролцсон гэсэн хүсэлтэй байна. Манай сум чинь залуучууд бол олон шүү дээ ер нь бол. Тэгээд төгсч ирээд ажиллах гэж байгаа залуучдын хувьд бол ер нь ажлын байраар хангах нөхцөл бол маш таарав. Манай сумын хувьд бол. Тэгээд одоо ч тэгээд ажилтай байх сонирхолтой залуучууд их болсон. Ажлыг хийх залуучууд бас сэтгэлээсээ хийх залуучууд багассан юм шиг надад санагддээ. Эх орныхон төлөө цохилох зүрхтэй, орон нутгаа гэсэн сэтгэлтэй залуусыг түүчээлэн улс төр чин манлайлагч төслийн сурвалжлах баг дараагийн сумыг зорин ажиллалаа. Шинэ сум төсөлд хамрагдан бүтээн байгуулалтын үлгий жишг болж байгаа Буу Цагаан сумын залуусын санал бодлыг хүргэж байна. Өдөр тутам манифест яг нэг хийж гээгүүлсэн юм бол байхгүй л дээ. Сургууль соёлд явж ирээл зуны амралтаараа хөдөө нэг эмээ өвөө дээрээ туслах нэг тиймэрхүү хийгээл тэгээд ламар өдөрт нь сургууль соёлд явцгаашдаг баг. Тэгээд яг энд бол яг нэг сургуулаа төгсөөд ирэхдээ ажлын байр нэг тутмаг тиймэрхүү л байдаг. Манайсын үеийн залуучууд л эрэл хэрэгцээлтэй л дээ. Энэ тэнд тэгээд юм хийх ч хүн байна, хийхгүй ч хүн байна. Тэгээд энэ төслөөрөө дамжуулаад энэ тэнд нэр төр гараад ажил төрлөө хийгвэл болох л баг. За энэ UBS телевизийнх бол байнга нэг ийм сэний санаачилдаг телевиз шүү дээ тий. Тэгээ энэ төсөлтөө улс төр манлайлагч гэсэн энэ төслийн хувьд бол би маш өөрөө ч гэсэн орё гэсэн бодолтой байгаа. Одоо манай 70% залуучууд учраас одоо манай сумын хувьд бол багш нар чинь манлайлагчийн хувьд манаас сургуулиас бол нэлээд хэдэн багш нар оролцох байхаа гэж бодож байна. Шинэ санаа залуусын оролцоог дэмжиж улс төр чин манлайлагч төслийн баг яг одоо Баянгор аймгийн Буу Цагаан суман дээр ажиллаж байна. Буу Цагаан суманд шинэ сум төсөл хэрэгжснээр залуучууд хөгжлийн бүтээн байгуулалтанд гар бие оролцоор байгаа юм. Яг үүн шиг шинийг санаачилдаг бүтээдэг эрг шийдэлтэй залуучуудыг бид бүхэн салбар бүхэнд манлайлагч төрүүлэхээр хайсаар нь улс төр чин манлайлагч төслийн баг үргэлж шинийг санаачилдаг залуучуудыг хайж ажиллах болно.